Сайн байцгаана ирэх музикчтэй Бям гарагийн үдши болгон та бүхэнд толилуулдаг 22 шоу маань эхлэхэд бэлэн боллоо. Тэгэл би яхаа өнөөдөр бол 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шинэ он гарахад ердөө 9 хоног үлдсэн байна. Хүн бүр бас шинэ оны тэсийн ядан хүлээж 2018 онд хийж бүтээсэн хөв одоо өөрийнхөө зүгээс бас өөртөө үнэлт өгж байгаа гэж бодож байна. Тэгээ өнөөдөр бас баярын өдрөд үргэлжилж байгаа энэ хугацаанд та бүхэндээ улсын драмын Эрдмийн театрын эрхэм хүндтэй уран бүтээлчдийг өнөөдрийнхөө дугаартаа урьсан юм аа. Тэгээ та бүхэнд орой минь хүргэе. Урилга хүлээн авсанд маш их баярлалаа. За та бүхэнд бас орой минь хүргэе. Тэгэл яг тэгэхээр өнөөдрийн зочид бол улсын драмын Эрдмийн театрын жүжигчин Монгол Улсын гавьяа жүжигчин Дамдан мөн дүүнчлэн улсын драмын Эрдмийн театрын жүжигчин соёлын тэргүүний ажилтан Баяс Содгогч маань ирсэн байна. Тэгээ драмын Эрдмийн театрын жүжигчин Бүрүүд орж агч маань Пүүж ах маань гэж хүмүүс их мэднэ. Пүүж ах маань ирсэн байна. Тэгээд та бүхэнд бас маш их баярлалаа. Шинэ жилээ тэмдэглэсэн үү драмын театрынхаа? Тэмдэглэсэн. Өнөөдөр ер нь драмын театрын хамгийн даруй хүмүүс нь хүрээд ирсэн юм шиг байна. Ер нь их төв царайтай. Ерөөсөө тэмдэглээгүй юм шиг царайтай юу? Шинэ жил тэмдэглээгүй, шинэ жилийн мастер ороогүй. За. Ер нь өргөн сайхан дийлгэр тэмдэглэлтэй бид нар. Энэ жил бид яг тайлангаа урлыг ажлын амжилтанд дүгнээд театр дотор ёслол төгөлдөр их даруухан сайхан тэмдэглэсэн. Хуучин цагаан дурсаад бас. Бид нар чинь тэр зааландаа тэмдэглэдэг байлаа шүү дээ бас. Гадна дотн ингэхгүй. Тэгээд аваргуудаа, авьяаснуудаа шалгаруулаад, хөдөлмөрийн аваргуудыг тодруулаад гадна дотны шагналаа авсансуудаа ингээд сайхан тэмдэглэсэн. Бид нар чинь ер нь өргөн тэмдэглэдэг шүү дээ. Харин 10 цагт хурлаа хийгээл 12 цагаас тэгэл 100 шаа идэл тэгэл болоо. Ер нь бол тэгэл одоо энэ хэцүү үед те нийгэм ийм хэцүү үед бид нэр заавал ингээл хөндрүүлж тэмдэглэх албагүй шүү дээ те. Харин надад аюу таалагдсан шүү. Таалагдсан. Тэ. Хэдийгээр урлын байгууллага гэж байгаа боловч та бүхэн өмнөөс төрийн албан хаагчид гэж явдгийм байлээ. Саяхан бас улс даяараас төрийн албаны шалгалт явахад бас драмын Эрдмийн театрынхаас шалгалт авч ингээд би бүр гайхаад ямар сони ингээд гэсэн чи төрийн албаны шалгалт авч байгаа сураг байсан. Тэр шалгалт хэр амжилттай давсан бэ? Амжилттай давсан. Тэр чинь төрийн шалгалт биш. За. Энэ нэр ярьж байгаа нь бас буруу байгаа. За. Төрийн шалгалт биш. Жүжигчдийн уран бүтээлчдийн мэрэгжлийн ур чадварыг дэвшин тогтоох гэж байгаа юм. Ажил жаачил гэж яриад байдаг тэр ч бас биш. За. Тэгэхээр бид нар чинь залуучууд дунд үе, ахмад үе, дунд үеийнхэн бид нар бол өргөн цар хүрээ мэдлэгтэй байх хэрэгтэй. Тийм шүү дээ. Ялангуяа Эрдмийн театр гэдэг газрын уран бүтээлчд бол эрдмийн байх хэрэгтэй. Тийм учраас эдгээр ямар төвшөнд байна вэ? Эдгээр юм үзэх хэрэгтэй, унших хэрэгтэй, харах хэрэгтэй, боловсруулах хэрэгтэй гэдэг үүднээс нь авсан шалгалт. Түүнээс нэр нь төрийн биш шүү. Төрийн шалгалт бол төрийн алмаагчд төрийнхэндээ хамаатай баг. Бид нар уран бүтээлийн ур чадрын төвшин тогтоох, өөрөөр хэлбэл өөрсдөө цензурдж бодох. Түүнээс нэрээс л тэрийг өгөөд гаргах чи энийг ингэчих гэсэн байхгүй шүү дээ. Тэр бол зөндөө олон гадна дотноос мэрэгжилтнүүдийг авчирж ураад өөрсдөө шалгалт аваагүй шүү дээ. Гадны эрдэмтэн докторууд ирж шалгалт мэрэгжлийн улсууд тийг харж үнэлгээ өгөөд би хаана явна гэдгийг л харсан байна. Тийм шалгалт. Би бол тийм боддог. Пүүж ахыг дахиад орлох хүн байхгүй, баясгалыг дахиад орлох хүн байхгүй. Хүн болгон драмын театрт өөр өөртөө гэсэн ройлтой өөр өөртөө гэсэн дүр төрхтэйгээр яг энэ театрт шалгарч орсон болов. Тийм учраас таны хэлдгээр бас яг тэр яг үнэн баха. За, драмын Эрдмийн театр 2018 онд уран бүтээлийн хэр их ол зомогтой өнгөрүүлж байна. Ярьж. Драмын театр маань энэ жил 2 шинэ жүжиг тавьсан. За мэдээж хөдөө орон нутгаар хавар намрын цагт болохоор 2-оос 3 4 аймгаар ингэж заавал одоо хөдөөний ард түмэндээ бас өөрсдийнхөө уран бүтээлийг шинэ уран бүтээлүүдэд төлөвлөж явдаг л да. Аялан тоглолт хийдэг тэрийгээ хийсэн. Би эндээс явахгүй гэж жүжиг одоо оюунгайн бичсэн одоо жүжигийг орчин үе рүү татаж наашин мэд сайхан гэж зохиолч манай театрын бичиж сая 3 сард нээлттэй хийлээ. Маш олон удаа тоглосон үзэгчдийн
одоо хүсэлтээр бас дахиад бас их олон тоглосон. Одоо ч бас үзэгчд үзэх сонирхолтой ийм хэвээрээ байгаа ийм сайхан жүжиг болсон. За сая 11 сард бас яг энэ жилийнхээ одоо театрынхаа шинэ жилийн нээлтийг, үзрийн жилийн нээлтийг бас Кен Людвигийн Оддын өвчин гэж жүжигээр бас найруулагч, төвшин найруулагч одоо ажиллаж ингэж тоглолоо. Тэгээд бас бид мартахгүй гэж Ахмад одоо үеийнхнийхээ хизээч мартахааргүйгээр тэдний одоо гэр бүл үр хүүхэдтэй төрөл төрөсөдтэй хамтарч нас тэгшэрсэн одоо ахмадуудаа дурсаж бас ийм тоглолтууд хийдэг. Тэгээд сая бас тийм тоглолтуудаа хийгээд тэгээд драмын театр нэлээд тийм үр дүн өндөртэйгээр оноо үзсэн байхаа. Тандаха таныг баг байхад ер нь шинэ жилийг яаж тэмдэглэдэг байсан бэ? Баг байхад бол шинэ жилийг сайхан тэмдэглэдэг байсан. Сүүл рүүгээ яг тэгээд одоо би ч одоо энэ 70 хүрээд тэтгэвртэй гарсан. Тэгээд одоо шийдэл баг тэмдэглэдэг юм, өөрдөг юм, заримдаа ирдгийн заримдаа тэгээд зарын тиймэрхэн болдог доо гэсэн. Тэгээд энэ жил үл би чадаагүй. Би тэр хөдөө байгаа та. Тэ хөдөө. Тэгээ уг нь бол дээр үед одоо нэг хомсронгоос одоо цагаан хүн болоод одоо бид нар ч бас нэг албан газруудаар яваад л одоо хамтраад бас нэг ховийн номер хийгээд л тэгээд би сүүлдээ бас настар дээр гараад ирсэн хойно би бас цагаан үгэнд бас яваад л бас нэг гомсронгоос энэ төрийн мөрийн ялхын тал явчих нь бид нар ч тэр наагур бас нэг хэдийн хамах гад тэр явна. Тэгээд бас юм болоод бас сайхан болноо тий. Гомсронгоос өмнө хин өвлийн үгэн байсан юм бэ? Гомсронгоос өмнө ер нь хин тийм үү? Ёстой мэдгүй тэр шинэ жилмэл тоглодог юу яадаг болсоос ажил би ч одоо 67 онд театрд орж ирсэн 63 онд улсын багшийн дэд сургуулийн кинодаа намайг ороод 67 онд төгсөөл эргэтэл гомсронгоо тоглодог байсан гэдэг. Тэрнээс ордон тэр одоо цагаан зэгмтгоо тэгэл лусан содмгоо модмгоо гэдэг одоо тэр улсууд тэднэр тоглодог байсан байлгүй тий. Тэр юусоо би үзээгүй. Гомсронгоо гэл одоо энэ хот орж ирээл 63 онд тээс хойшилтэй гомсронгоо гэл мэднэ. Одоо манай хасарж байгаа одоо хойч нь аваад тоглож яваа тий. Сайхан хүн болсон байлаа бас хасарж байгаа тий. Таны амьдрал дээр ээж автагаа өнгөрүүлсэн шинэ жил хамгийн сайхан уу? Ер нь яг хамгийн гоё шинэ жил нь яг хизээ өнгөрсөн бэ? Одоо ингээд таны одоо та ингээд даал өнгөрж ийн гэж тэгж штэ ингээд таны амьдралыг 10 жилээр ингээд үйлчлэхэд ер нь шинэ жилийн баярууд хэрхэн яаж өөрчлөгдөж байна вэ? Одоо би чинь дээр үедээ битгэхгүй нэг тэр дөрөвдүгээр анги мангад байх чи хөдөө суманд сургуульд байсан би ээжтэйг хоёулахнаа өссөн хүн ээжтэй нэг тийм цагаас зүгээр цагаан сараад нэг тэмдэглэл өнгөрүүлдэг болохоос шинэ жилийн тэр гэж тэмдэглэж байгаагүй. Тэгэхдээ нэг одоо нэг студиэлээ гадагш харуулаад өмссөн нэг цагаан юу үнэг малгай чамаагүй юм тавьчихсан нэг тийм өвгөн гарч ирэл бид нар бэлэг өгөөд ингээд хэлэл одоо тэгэл аа туулаа муулаа янз бүрийн болцоо нэг цаасаар бодцол цаасаар ингээд нэг гинж минжрхөнүүд хийгээд өлөвцсөн бас л тэр үедээ сайхан юм энэ хөдөөний хөвгт чинь ихтэйг сайхан санагдаад л хачин сайхан байт юм байл гэж тэгсэн дараа нь хот ороод ирсэн хойно фиолк гэдэг чаарсан юу вэ? Жигөө утгаар толгой хэрэгтэй. Тийм сайхан шинэ жилийг тэмдэглэдэг байсан. Одоо бас одоо юм хүмүүс хомсож байгаа юм уу? Яаж байгаа юм одоо тэгээд бас яг эдийн засаг масхтай авчиж гэнэ үү? Тэрнийг нээ хайхтар өргөн дэлгэр болоод юу яах нь ховрч чөлөө шүү. Тий. Тэгтээ яг ёсоо одоо ёстой. Гэр бүлийнхээ уранд албаа. Тий, ёслоод сайхан хийдэг болоод байт тий. Тэгээ би ч одоо нөх бас одоо хөгшин талдаа орж ийн эдгэрийг бодвол эдгээр ч одоо миний одоо сүүлийн үеийн дунд үеийнхээс дээх орох нь энэ хоёр ч одоо тэгин шүү дээ. Одоо миний залуу би ч би ч одоо бүр намайг энэ 67 онд театрт орж ирэх ч одоо цагаан цэвэндгаа 63 онд орж ирэхдээ тэр зөөрийн театрт хамт байхдаа нас орцсон байсан. Тэгээд тэрнээс хойш намайг орж ирэх чинь намын цэвэнгүүд өгш байсан, гомсронгоо, дамжин суронгоо. Тэгэл одоо нэг улаан малгайтай лусан юмчгаа, буучийн жигэмдэрчгаа, батачргаа, байдиггаа гэл одоо ерөөс бүх хөгсчүүл лоогоо, чимэд явхар хүрээ.
гуай энэ төр одоо бүх одоо ахмад үеийн жинхэнэ одоо алтан үеийн бүгд байсан. За тэгээд эмгтээчгүүдээс нь одоо эчин хордоо гуай, хаанцран гуай, цэвэнжүү гуай, цэрэн дулуун гуай, долгосрон гуай, таа долгор гуай энэ төргээд одоо бүх ахтан дууд тий. Залуучууд гэхэд нь одоо нэг миний үеийн төгссөн энэ Ламхүү одоо ардын жижигхэн Ламхүү энэ ардын жижигчин Мендоёр тэр Божгар энэ Зориг гэсэн одоо тий тэр энэ хэд одоо миний урдлын төсөл би 2 дахь төгсөлтөнд явахгүй багшийн нийтэн. Тэгээд орж тэр хэдэн залуу гэж ороод л тэрний арай дэйхэн үед нь болохоор хэн одоо Даштава Жамсранжуу гоо хэн ган төмөргөө энэ тэр одоо тэд нар одоо нэг тэр ахын алтан үеийнхнийг заалгаад авч ирсэн гэдэг одоо юу юм цээн бөөм буугаад одоо тэгээ жижиг дуулам тэргээд одоо тэд нар байж ирсэн. Тэгээ би ч одоо нэг тийм тэндээс орж ирээд би ерөөсөө нэг айлын ганц одоо ээж төгссөн болохоор тэр эмэгтэй хүнд би их сайн. Тэгээд одоо тэр хэдэн хөгшин одоо настай нэг ээжүүдгээ уруудад авцсан. Ямар нэг хараад яаж байгаа. Тэгээд одоо ичээ хорлогоо надад их сайн. Энэ нэг намдахгүй ээдрэг гэж үгүй тэгээд би нэг Сүхбаатар жанжны ороо тоглох юм бол доо. Тэгээд тэр Ванган багс тоглосон юм. Тэгээд тэр юу ах гэсэн чинь нэг өдөр нэг сургууль жахан завсралчаа. Би өнөө Сүхбаатар жанжны ховц цомцор өссөн сэлэн бэлмийн зүүцсэн боо мөгийн зүүцсэн. Тэгээд тайзан дээр ганцаараа хосорчихгүй нэг өдөр жахан цаа маа уух гэдэг явцсан. Гэсэн нэг мөглөн гэдэг нэг хүн толгоогоо хийлээд идэг авдар. Тийм тайзан дээр хорно. Ингээ хүн харсаа харагдахгүй. Энэ дөрөв нь толгоогоо хийж үзээг санаа. Жанжин хугацаатайгаа нэг өдөр шургаад орсон чинь хай чи яаж газайлгүй хажууд нь тасчих юм. Ингээ тасчих ичээ хорлоо авах чинь. Гэхдээ хүү дантин чи одоо төрийн жанжины ороо тоглож чи жанжины явах. Жанжин одоо сэлэн бэлэн чи жанжин болсон энэ дөрөв орж болд юм уу айлгүй гэж загнаа. Шийдгүүдх шахсан. Багшаа уучлаарай би саваагүй те би ёс юм сайн мэдэхгүй. Би одоо хөдөө ээжтэйгээ хоёрхноо өссөн. Тэгээд ээж минь хөдөө байгаа би энэ хотод л ингээд сургууль төгсөөл энд ирлээ гэдэг юмсан. Тэгсэн чинь тийм үү. За чи нашаар өдөр гээд. Дагуулаа юу лөө. Тэгсэн тэр доор одоо хэний энтрийг энэ сарын туяа энтрийн байгаа өрөөнд дагуулж ороод. Тэгсэн чинь маа гээд 10 цаас аваад өглөө 10 төгрөг. Энэ одоо яаж вэ юм бэ гэж санаад байсан чи. За би чамайг одоо тэгвэл ойлголоо. За чи энэс хойш мөнгө төгрөг хэрэг бол надаас авчгаарай. Чи хэлж байгаарай тий. Тэгээд тэрээс ич барлаа өгшөөс мөнгө нэг сайн дээр нэг 5 цаас 3 цаас 10 цаас авна л да. Тэгээд яг тэрийг яг өгнө гэсэн цагтад өгчдөг. Тэгсэн чинь хэн ичүүн хорлоо өгч чинь нас урсан миний 9-3 жилийн дараа нас урсан баг. Ичүүн хорлоо өгч. Тэгтээ хамтсуран багшид загсан байгаа шүү дээ. За энэ дамгин гэдэг хөдөө байдин гэсэн. Ээжтэйг хоёулахнаа өссөн гэсэн. Энэ өөрхөн юм мөнгө төгрөгөөс зээлдээ. За чи надаас хойш энэ хүүхдэд мөнгө зээлдүүлж гараа гэж. Ямар хөөх юм. Хэлээд. Тэгээд намаас тэгээд би тэгээд ээжүүдийн дунд эрхэл өсчихсөн. Тэгсэн чинь тэгээд дараа нь өнөөхөө ичүүрлогснос орсон хамтсан багшаас мөнгө авна. Тэгээд ингээд хамтсан багшийн өрөөрөө ингээд шагаад байвал тэгээд ороод хэлээд авчихна. Тэгс нэг өдөр шагаасан чинь цэрэн дулмгоо зогсож байна. Тэгэхээр бошгол хаалгана. Хай! Чи нашаар өдөр тэгж. Тэр хаалсан хаалсан. Сүмд болсон баг. Энэ хаалгуудын шагаачтай сарал орлоо. Тэгсэн чинь чи хамтсан харж байгаа мөг тэгж. Тийм ээ өгшөө гэсэн чинь. Чи мөнгө зээлдэх гэж явж. Тэр мөнгө чинь над ч гэсэн байдаг шүү дээ. Хэдэн дөр хэрэгтэй чи гээд. Тэгээ зөндөө олон одоо ээж мөнгө нэгнээс аваад 3 хоноод нэг үлдэх. Нэгнээс 3 хоноод сүлжээд орсон. хэдэн цагаан залар зайлтай. Зайлтай. Тийм сайхан ээжүүдийн дунд орсон. Тэр аав маа гэсэн ч одоо ярих гомсронгой намайг чих сайн ивэлдэн автсан. Тэгээ одоо дамжрын бай гэсэн ерөөсө бүгдээрээ ингээд тэгээд би тэр хэдийн хөвчлөнүүд л эхэлж явж жижигч болсон. Сургууль доохтой Арднаа өхөрн сур багш гээд 2 багш намайг төгссөн. Тэднээс одоо би яг ям сурхан сурсан. Тэгтээ өнөөх яг тайзан дээр яаж амьдэрдэг, яаж яадаг тэр нарийн одоо тэд нар л намайг хүн болгож энэ жүжигчний самд оруулж ингэж явж ийл байсан. Би.
Тэр хамгийн яриа хүмүүсийг оруулаад ирсэн юм шүү. Ийхээ. Одоо ихтэй дээ нүг. Би жүжигчлээ. яаж ингэдэг байсан мөнгө хинээс зээлжсэн бэ гэж асуугаагүй шүү дээ. Шинжлэх яаж багтчих гэж өгсөн чинь мөнгө зээлсэн юм. Би ч ерөөсөө энэ тэнгэр энэ намайг хараад агшгүй дээ бас. Би шөнө багшилын сургуулиуд төгсөөд. Тэгсэн чинь энэ Эрдмийн дараамын одоо театр гэх тийм надад тийм сонирхолж байхгүй. Би тэнд очиод адуулахын нэмэр одоо шившгэ тарин гэж хараад хүүхэд залуучуудын театрт очие гэж юу санахгүй би. Тэгсэн тэрэнд нөх аюурын мэдээд гээд одоо тэр хуучин тэндээс орсон усууд нь оччихсон. Оронтойг болчих. Тийм зурагч нэр байгуулж ирсэн жирлээд. За тэгвэл зурагтад хэдэн хүн очих нь тийшээ очих гэсэн чинь бас тийш нь бас намайг дундгой юм гэлүү, өвгөн юм гэлүү. Соёлын орд руу явгүй. Би урдаас хэрэлдэж чадахгүй. Би тийшээ очиж чадахгүй. Би тэр гой гэдгийг чи бэлгчгүй. Тэр намайг тэр болгонд гээд хойр хэлж. Би болгон соёлын орд очихгүй. Ээдэр оч хэд болоо малдна гээд. Дантин гэдэг нь тэрэн тэгж гараа явчихлаа. Маргааш өглөөний хуваар унших гэж. Хуваар унших гэж байлаа. За би ч өнгөрсөн одоо яг за хөдөөний явна гэж санаад хөдөө явах бэлтгэл хийгээд бас ээжмэжтэй байгаа ч юм хоршоо дэлгүүрээс аваад. Та юу авсан юм? Тэр юм уу хитэн чихэр мэхэлдээ. Би яамны авах тий. Торгон бага дурдаа. Тэг манай ээж саастаа чихэрдэх дуртай гадуураас тий надаас нууж идэн. Ямар чихрээсээ тэр цармаа дээлтмэлч арай өөр. Цармаа дээлтрэх үү тэгээ юм ч үгүй бас нэг кармел гэдэг нэг бас нэг юм чихэр хатуу чихэр. Тэгсэн чинь маргааш үлээд нэг хуваар унших юм болоо явчихсан чинь дараамын шатарт Латип 65 Шагдаржуу Цэрэн Дарзуу Баатар хуу Дамдын 6 хуваарлыг ямар гоё. Энэ рүү тарих руу юм нэрэгч бол. Юу ч хөө байсан юм чинь дараамын эрдэнэ одоо дараамын театрт очих гэсэн юу гэсэн үг гэж бодоод зэнтэй яагаад ингэж хэлж бодоод яваад байсан. Тэгсэн чинь нэг жүжигтэр өрсөлдөө гэдэг жүжиг хийжсэн тэрэн дээр уян багш орж ирээд тэгээд тэгсэн чинь би тэрэнд үед нэг барилж чинь дамжин гог дагаж сэрхэн дамжин гог дагаж барилж чинь гараа ингэж мултлаад энд нь эргүүлчихэд тэгээд энийг ингэ татчруулаад ингэ сойлттэй өрөд ирсэн чинь тэгсэн чинь оюун багш хонгор өрмөн наад гараа яатсан гэдэг. Гэхдээ өчигдөр багш нэг барилдж байгаа цэрх дотор барилдж байгаа тэгээд энийгээр ингэ мулсалж та гэдэг тэгсэн чинь за хонгор өрмөн за чи хүүсүлэр нь уралгаа хоо гүйсүүл тэр спорт хоо. Би чамайг энэ театрт би өөрөө хөөсөлж авна гэж авсан хүн шүү. Би чамайг бас буцаага төөгөд явуулчих чадах хүн шүү гэж аваа. Тэгсэн чи тэр хуваар яг үнэтгэл урд орой соёлын яамн дээр оюун багш ороод тэгээд тэр болгороос ирсэн нэг юм тохир тахир өндөр хөвгд яв тэр тэр шууд хаачихгүй болчихоо тэгээ нэг говь руу явуулсан чи явахгүй болгондоо очно гэж хоноо хариулна гэж загнаад байгаа. Тэрийг манай авах юм байна гэж театрт авах юм байгаа гэж тэгээд авсан байгаа. Тэгээд энэ сая тэгээд таастай яа. Тэгээд одоо манайхнад чинь арихнаас болж одоо зөндөө олон хүмүүсүүд хөөгцсөн. Арих угаад. Тэрч тийм. Тоглоом Монголтон дээр. Гэхдээ би бас хаяа уучдаг л байсан. Би театр чи олон хүн эрхлүүлж авч юм болох. Би театр чи 9 удаа дагалдан болоод хөөгдөг байгаа. Тэгээ сүүл одоо хэдхэн жилийн өмнө тэтгэвч гарахаа үед би өнөг таяа даргаас асуулаа. Таяа дарга нь миний үед байгаад байсан дарга л да. Ер нь фэшнтэй намайг эрхлүүлж тэгээ та одоо яагаад одоо намайг одоо тэр болгоодаа алдаа хийж байгаад хүн зод авгаа соёлын бизнес соёлын тэгэл одоо тэгээд яагаад тэгээд тэр үед нь хөөчихгүй яасан гэсэн чи тэр үед театрт хэрэгтэй байсан гэж ингэ цагж ирсэн тэгээд одоо хөөнгээд ингэдэг гинэ өнөө намын хуралчаад тэр манай ахмад бүгдээр намайг гişүүд бүгдээр орно тэрэн дээр бол за энэ дамдин гэдэг нөхөр одоо ерөөсөө хөөхгүй болохгүй нь одоо бас л одоо хүн зодцсон бай. Одоо бас л одоо нэг шүү цагдаад болцсон юм одоо яах вэ гэдэг. Гэхдээ тэр мөн хөөгөөд явах нэр чинь нэг одоо хөдөө мөн ихтэй ойлгоо. Энэ яа юу амьдэрч юм. Тэр мөн хөөгөөд явах гэдэг нэг ичээ хурлаа багч хандцар багч чинь бороод босоод өмөрчдөг. Хөөгч чадахгүй. Гомсроо дандаа намайг өмөрчд. Тэгж тэр сайхан усууд нь эрхэлж явж юм жижиг гэдэг алдар цоод их хүртсэн хүн тий. За баярлалаа. Нэгэн үеийн түүхийг бидэнд бас өгүүллээ. Пүүжийнхээ анхны дүр ер нь
Яг драмын театрт ороод авсан юм уу эсвэл сурж байхдаа авсан уу? Энэ нэг ярих юм л их түүх ярина. Маш. Их удаан түүх ярихгүйгээр товчхондоо ярив юм. За. Би анхны энэ урлагийн байгууллага гэдэгт улс төрийн 40 жил ажиллаж байна. Урлагийн гэдэг их айлын багтаад би 36 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байна. Энэ хугацаанд би анхны дүрэг гэж ярих юм бол Завхан аймгийн хөгжим драмын театрыг байгуулцаад Завхан аймгийн хөгжим драмын театрт цэрэг Наран гимэл уйльястай гэж анх драмын театрыг байгуулад соёлын ордон байж та. Драмын театр байгуулад тэнд авьяастай гэсэн улсуудыг авчиж сургуульд явуулж хагаад соёлын яамнаас ирж улсууд шалгалт авдаг шүү дээ. Тэгээд дээр үеийн тэр ногоон жүжигтийн үнэлэх гэдгийг авч ялаа. Эндээс комисс ирж яамнаас ирж авна шүү дээ. Ингэж жүжигчин болоод тэнд анхны цэрэг Наран гимэл уйльястай цэрэг болж зогсчихлоо маасанд. Анхны дүр. Тэгээд тэнд байж байхдаа бол 10-аад жүжиг тэр Завхны театрт байсан л да. Хийжсэн дуурд хүртэл тоглож ил байла. Тэр цэрэгт анхны дүр байла. Яг тэр чигээрээ л одоо тэр урлагийн газрын цэрэг явж ин да одоо би. Драмын театрт урилгаар ирсэн би Монголын 3 дахь хүний нэг нь. Тэгж ярьд юм байлээ. Жамц уян тоглож исэн найдан жаажаа гэдэг байсан. Тэрийг ховдоос авчилж исэн юм. Баянгорт ажиллаж байсан одоо бид нартай хамт ажиллаж байсан Дорилог жигваг авчирч исэн байх. Баянгорын театраас. Тэгээд би 3 дахь нь энэ дүрлэгээр хийсэн. Тийм азтай хүн. Энэ дээрээ хийсэн анхны уран бүтээл гэх юм бол 30 жилийн болж исэн. Ардын хувьсгалын гоёны манай театрын 30 жилийн 91 онд болж байгаа. Тэгээд энд баригад дийшгийн гараад ивчихсэн бүхэл бүтэн баригад гарч байгаа. Анхны одоо тооцоотой баригад гэдэг бид нэр хийж байсан. Дорцсон бо найруулагч намайг өөрж авчиж энд авчилсан тэр агуу хүн. Энэ тул дээр ярих нь бүхэл бүтэн юм ярина. Тэгээд баригад гарч яхад одоо онон дөнгөж сургууль төгсөөд ирсэн урнаа манай студид байсан гавьяач жүжигчин урнаа. Мэнтэй ихч би Цагаан айлмын хүдэрт тоглодог. Бат хоёр бид хэдийг баригадаас үлдсэн байж хад юу байдгийг тэрүүгээр ингээд би даасан баригад гаргаж явсан. Зөв аймагт гаргаж яваад хоёр жүжигтэй явсан. Нэг жүжиг нь тэр нүгэл дагсан сүнс гэж ган хоёр телевиз хөдөөгийн найруулагч ярьдаг да. Чимэн дөржин ган үегч найруулагчийн зохиол Санчигдан гэж нэг сайн найруулагч байсан. Залуугаар амархан болсон. Тэр найруулаа тэрний анхны сүнс аав сүнс гэж ботноор жүжигчин ардын жүжигчин Мэнд Баярга 1991 онд Драмын театрын анхны жүжиг. Тэрнээс хойш тэгээд олон жүжигэнд явж байна да. Анхны жүжиг бол тэр дөрвөл тийм юм. Давчхан да. Ер нь бол жүжигчний мэргэжил хизээж тэтгэврт гаргадаг. Мэргэжил гэж хараад байгаа байхгүй. Одоо ингээд пүүж ахаар 45 жил гэж ярьж байна шүү дээ. Тэгээд хүн бод нэг 25 жил 30 жил ажиллаад тэтгэврт гараад ах шиг жирийн ажилчид бол зарим бүр урлагийнхан бол балетын жүжигчид бол 30 нас хүрэл одоо зодог тайлах шүү. Зодог тайлах гэдэг юу гэдэг. Мэргэжлээ онцлогоос шалтгаалаад тий. Тэгээ одоо ингээд сая түрүүн бас ярьлаач дамдаа ах хүртэл ингээд одоо хүртэл драмда тоглож ийн гэдэг чинь тэтгэврт гарсан ч гэсэн ер нь жүжигчин хүний тэтгэврт гардггүй гэдэг чинь үнэн байхгүй юу? Кинонд бол бүр ёстой жинхэнэ 90% нийлцсэн байсан ч үг хэлж чадхаа болцсон ч тийм дүрдээ тоглож л байдаг тийм ээ. Байж л байдаг. Рекламд ч гэсэн тоглож л байдаг. Тайз болохоор бас цензуртэй. Тайзан дээр болохоор яг жүжигчин хүний үг хүрхэ болоод ирэхийн цагт өсөөгөө буудаг. Одоо бол дамдаа ах тайзан дээр яг жүжигэн дээр тоглоод явдаг штэ. Эдип хаан жүжигэнд тоглоно, Ану хатан жүжигэнд тоглоно, тэ урилгаар хид хідэн жүжигүүдэд ирж тоглодгийг. Гэхдээ бас сая олон улсын фестивальд хүртэл өнгөрсөн жил нөгөө ялагчдын зуваа гэдэг миний зохион байгуулдаг фестивальд хүртэл манай дамдаах яг ээжийнхээ тухай ганцууд гэдэг яг өөрийнхөө амьдралын тухай бүтэн цагийн жүжигийг ганцаараа тоглож олон улсын фестивальд оролцсон. Маш том амжилт гаргасан. Олон улсын тэр шүүгчид ирээд маш өндрөөр үнэлсэн. Монголын нэрийг айгүй мундагаар гаргасан. Орсын ардын жүжигчин хурч ирээд бүр хундаг тулгаад энэ хүнтэй тоглолтыг үзчихэд дараа нь би энэ хүнтэй заавал хундаг тулгамаар байна гэдэг бүр тэгээд айгүй гоё. Яг гэр дотор ингэж дамдаах маш гоё тийм Монгол уур амьсгалтай амьсгалыг бүрдүүлсэн маш гоё жүжигийг гүр газаргон зохиол те маш гоё жүжигийг тоглосон шүү. Одоо энэ юугаараа ирэх намар Киргиз руу явах бах. Киргиз руу ерөнхийдөө юуг нь явуулсан байж байгаа. Тэгээд тэндээс хэрэг тгий авъя гэх юм бол одоо энэ жүжигээрээ явах бах. Тий. Моно жүжиг ер нь бол Монголд сүүлүүд нилээдгүй
хүчтэй уран бүтээлчид өөртөө сорж үзэхийн тулд тоглож байна. Таны хувьд бас яг моно жүжигт өнөөдөр Монголд одоо нутагшуулгаад бас хамгийн гол үүрэг Ер нь анх яасан шүү. оруулсан жүжигчин гэж би бас хардгийг. Таны хувьд бас сүүлийн үед сонин сайхан юу байна? Хөв уран бүтээлч байна. Анхных биш. Анхных чинь нөгөө томчууд байгаа. Тэгтээ тэргүй нөгөө голлох гэж аахгүй. Анхных хиний том шагнал гран-при шагнал авчирсан юм чинь шүү дээ. Тийм ээ, шагнал авчирсан нь болохоор болохоос биш. Яг үзэгчдэд тоглосон гэдгээрээ бас өөр үзэгчд олон хүнд хүргэсэн ч гэдэг юм уу. Түүнээс биш миний урталд бол манай Жамсранжав ах байна те. Жамсранжав ах маань радио жүжигтэй Гамлетаар тэгээд Соо ах маань бас яг бүтэн жүжиг биш гэхэд биш ч гэсэн бас ганц хүний театр гэж ингэж тоглодог те. Гэх мэтлэн урнаа жүжигчний чимнийх гэж жүжиг гэх мэтлэн бас дорн говьд басны жүжиг ингэ тавигдчихсэн гэд тийм түүхнүүд яригддгийг. Зүгээр миний хувьд бол яг өөрийн гэсэн тийм хоёрч жүжигтэй. Тэгээд зүгээр энгийн зэрэгтэлд тоглодог. Одоогийн байдлаар ингээл эн тэнд яг хүссэн хүмүүс одоо хүн бүхэн театрт ирэх боломжгүй болсон ийм үед яг өөрснөө одоо яг тухтаагаар үзэх тийм хүсэлтэй хүмүүст ингээл очиж тоглох ч юм уу тиймэрхүү байдлаар моно жүжиг эн тэнд ингээд тоглодог л доо. Тийм VIP маягаар тоглодог. Тэгээд нөгөө Edith Piaf-гийн Францын дуучны тухай жүжиг маань болохоор маш их тийм юутай хүмүүс дуртай байдаг. Тийм рейтинг өндөртэй. Нэг одоо усаас нөгөө фестивалд гран-при авчирсан жүжиг мэ тэр байхгүй. Энэ жилийн хувьд бол жүжигээ бас тоглож л байна. Ер нь яг энэ урсгалыг одоо хөгжүүлэх гээд Монголд энэ жил 4 дахь жилдээ зохион байгуулсан Ялагчдын цуваа гэдэг моно жүжигийн олон улсын фестиваль зохион байгуулдаг. Тэр маань болохоор уралдаанд болцсон. Тэгээд $1000 шагналтай байдгийн. Тэгээд энэ жилийн өнгөрсөн жилийнхийг болохоор Польшин жүжигч ирээд аваа явсан. Энэ жилийнхийг болохоор Америкийн жүжигч аваа явсан. За тэгээ Монголоос одоо жүжигчин хизээ аваад үлдэх юм байгаа юм те. Ядаж л дараагийнхаа өөр фестивальд явах зардлаа хийх ч юм уу те. Тэгээ гаднаас ирж байгаа Монгол маш их тийм хол байдаг учраас жүжигчид тэр болгон ирэх сонирхолгүй байдгийг. Тэгээд зүгээр жүжигчийг татахын тулд $1000 гэдэг тийм юу гаргасан юм л да шагнал. Тэгээд тэгсэн чинь уралдаанд болоод тийм $1000-тай болоод ирэнгүүт одоо яг Монгол руу ингэж хүсэж байгаа маш олон жүжигчтэй байна. Тэгээ энэ мэн тэгээ цаашид олон жил ер нь болох байх энэ фестивал. Тийм бас нөгөө талаараа бас зүгээр нэг юу боловчийг бас ингэж аялал жуулчлалыг та татчих шүү дээ. Тэр хүмүүс дагаад өнгөрсөн жил чинь Солонгосоос бараг 20-од хүн тэр фестивалыг үзэх гэж ирж байгаа юм чинь. Тийм маягаар ингээ аялал жуулчлалыг татаад төр засах маань бас дэмждэг. Тийм тэгээд ерөнхийдөө Монголд яг энэ моно жүжигийн төрлийг хөгжүүлчих гээл явж л байна. Энэ мэн болохоор одоо тайзан дээр тоглогддог манай том Гамлет, Ромео и Жюльетта гэсэн том жүжигчин тайзнасаа гараад өөр аймгийн тайзан дээр хүртэл тоглоход маш хүнд шүү дээ. Гэтэл яг моно жүжигийн төрөл одоо камерны жүжигийн 1-2 жүжигчтэй ийм төрөл болоод ирэхээр бүр сумд очиж тоглох боломжтой, айлын гэрт хүртэл очиж тоглох боломжтой учраас Монголд их тийм зөгцсөн ийм урсгал. Би Пүүж ахыг бас драмын театрт ороод маш олон жүжигт туслах болон гол дүрийг бүтээж исэн. Бараг ингээд хүмүүс тоогийн талангууд хилэнгүүд бараг хөөх гэж шоконд ормоор бах болов гэж бодож байна. Тэгээ би туслах дүрийн тухай ярмаар байна л да. Өнөөдөр гол дүрийг тодтогч өгдөг, гол дүрийг хурцлж өгдөг, гол дүрийг тэр үзэгчдэд яг товоолгож өгдөг хүмүүс л яахан аргагүй туслах дүрүүд байдаг. Таны хувьд энэ театрт ороод би таныг маш олон туслах дүрээр бол мэднэ. Олон ч удаа харж ирсэн та бол маш гоё жүжигч байна. Тэгээ та энэ тухайгаас үзэгчтэй авах. Хэдэн дүр жүжиг тоглосон бэ? Энэ хугацаанд сонгодог болон энэ голва туслах дүрд 88 жүжиг жагсаалтаар байна. 88 жүжиг жагсаалтанд байна. Жагсаагаад нөхсөн жүжиг хийж оруулж байгаа шүү. Зарим оруулуудыг нөхөж хийж шүү. Өвлөр маягаар гаргасан. Тэр юмудаа яг жагсаалаар юугаар бичсэн байдаг. Одоо 88 дахь нь байна. Явж байна. Одоо камаа бол ингэ 50-аад юмуд жижиг цажиг юмуд гадаад дотоод нэлсэн юмуд байна л да. Туслах дүрийн тухай ярьж байна. Туслах дүргүйгээр жүжиг байхгүй. Би л байхгүй бол туслах дүр л байхгүй бол тэр ганцхан гол оруулын тоглог л дээ. Тэгэхээр туслах дүр гэдэг бол гол дүрээс илүү ажиллагаа шаарддаг том юм. Яагаад гэвэл гол дүр рүүгээ жүжигч анхаарна, гол дүр рүүгээ найруулагч бас анхаарна. Энд бол юу гэж өгчдөг шүү дээ. Зөндөөс айлч байм юу ч болж исэн гол дүрэн босгож байгаа юм гэж байна. Энэ туслах дүрэн туслах яагаад туслах гэж нэрвэрсэн. Тусалж байгаа байхгүй. Тийм учраас жүжигчин энэ дээр ажиллах юу өгж байгаад нь ачаал өгдөг, ажиллах боломжийг өгдөг дээр туслах дүр бол
жүжигчид амттай байдаг. Ажиллахад бай. Амттай байдаг байхгүй. Тэгж өөр ажиллахад амархан байна шүү дээ. Заавар хөөс гадна дээр туслах дээр ажиллах. Туслах дөрвгүйгээр жүжиг байхгүй учраас туслах дөрвийг бол хамгийн дээд нь гэж би боддог. Жижиг жүжигчин байна уу гэхээс жижиг дүр гэж байдгүй гэж. Би манайхан бид нарыг одоо тэр судалбар юмнууд хий гэж нэг юм дээр ярьсан л да. Бид нар бичвэр хийдэг байхгүй. Тэн дээр би зүгээр юу дөнгөж юунд орломоо ихийн эдээ зарагч цамб тэрний дүрийг энэ дээр бичвэр хий гэж яхад бидэн дээр одоо хамгийн сүлд мэдчихсэн тэр хүний үгийг жижиг жүжигчин байна уу жижиг дүр гэж байхгүй гэж. Энэ бол зүгээр хүний амнаас гараагүй шүү дээ. Тийм шүү дээ. Тэр битгийх л туслах дүр битгийх л маас нь зөксөж байгаа нэг жүжигчин ч үсэн нэг хөдөлгөөн нь бидний тийг шаарддаг шүү дээ. Маасан дээр зориггүй гарахгүй шүү дээ. Зүгээр л гарах юм бол мас гэж ярьдэн шүү дээ. Олны хэсэгт гарна гэсэн. Тэн дээр гарч байгаа хүн хүртэл нэг жүжигчин хүртэл зоригтой хөдөлгөөнтэй хөдөлгөөн болгоно өөрийн гэсэн зоригтой юмтай жүжиг дүр гарч иж байгаа шүү дээ. Тийм учраас туслах дүр гэж энэ гэж болохгүй. Туслах дүр бол хамгийн том дүр. Тусалж байгаа. Туслах гол дүр. Тэр жил ярьж байна. Өөр одоо юу вэ? Би баясагч нөгөө Ану хатанд их дуртай. Хэрэмгий, зөөлөн, тэгээд их уян, романтик яг тэр бүхнийг ингээл яг тэр дүрд ингээд шингээж өгсөн юм шиг надад санагддаг. Магадгүй нөгөө жүжигчин хүн болгоны хамгийн их тарчлаач, хамгийн их зовоож, тэг хамгийн их нөгөө баярлуулж өгсөн дүр нь би таны хувьд Ану хатан юм болов уу гэж би зүгээр л хувьдаа үзэгчийн хувьд, таны фэний хувьд тэгэж боддгийн. Таны хувьд ер нь хамгийн их тарчлаасан дүр ер нь ямар дүр байдаг вэ? Бүгдээ ер нь бол бүгдээрээ л тарчлаад байна шүү дээ. Тэгээд Ану хатан бас хэцүү байсан тухайд маш хүнд байсан. Одоо энэ хоёр хүн хүртэл надад заагаал зааварчлал бид нар ч одоо түрүүн бас хин Дамдаа ах намайг айгу дундлын үе хоёр хүн байна гэж ярьсан. Та намайг битгий гээчтэй. Уг нь ингэж байгаа байхгүй юу? Ахмад дунд залуу үеийн 3 жүжигчтэй ярилцлах хийж байгаамаа. Ингээ хүрээд ирээрээ гэхээр би за залуу үеийнх нь хинбэ гэсэн чинь намайг гэсэн байхгүй. Хөөе би чинь нэлээд хөгшин рүүгээ орж байгаа шүү дээ гэсэн чинь үгүй Дамдаа ах пүүжа ах энэ төр ирнэ гэсэн чинь тэрний хажууд та залуу үедтэй. За зөвшөөрөө залуу үе болоод ирсэн ба. Та намайг ингээ дундлын үегээ яриад Тэгээ ер нь бол бид нар чинь одоо залуу үе гэдэг ингээ ороод ирсэн байгаа шүү дээ би. Яг үнэн. Тэгээд үнэхээр яг энэ эднээсээ бид нар суралцдаг байхгүй юу? Эднэр чинь яг биднийг яг ингээ хараад болохгүй байгаа бүх юм минь хэлж өгдөг байхгүй юу? Яг Ану хатан жүжиг дээр одоо чиний яг асуухад шууд яг нүдэнд шууд санаанд ингээ орж байгаа байхгүй юу? Тэгэл тэр үед чинь үнэхээр бас баатар найруулагч үнэхээр гайхамшигт. Тийм одоо зохиолыг үйл явдалгүй, өрнөлгүй, тэг зангилаа багтай тийм зохиолыг одоо жүжиг болгоод ингээд хийнэ гэдэг бол те. Ер нь бол тэгээд нөгөө олон жилийн ийм түүх тэн дээр гардаг учраас жоохон хүүрнэл маягийн ийм тэгээд их сонин тавилт нь их гоё, тайз нь их гоё, баатар найруулагч бас гайхамшигтай тавьсан шүү. Тэгээд тэр үед найруулагчийн зүгээс болохоор яг дүр дээр ингээд тоглох тэр одоо дүрийн характер урдаас ингээд шаардна тийм ээ. Тэгэл Дамдаа ахын тэр ирсэн санаанаас гардгүй байхгүй юу? Наашир гэл ингээл бүгд л намайг дуудана ингээл бүгд наашир одоо чиний ингүүл яаж ин тэгүүл яаж ин ингээл бүгд ингээл тэгдэг байхгүй. Тэгэл Дамдаа ахтар очсон чи одоо хүртэл би яг тайзан дээр гарахаараа яг Дамдаа ах санаанд ордог байхгүй. Тэгээд за чи одоо нэг жижигхэн биетэй болохоор тогжогноод ингэж алхаад байна. Чи одоо нэг жаахан даацтайгаар алах гэд намайг тэгж байгаа байхгүй. Тэгэл би яг үнэхээр тогжогноод ингээл хурдан алхаад явж исэн юм шиг байгаа юм. Тэгээд намайг хэлснээс энэ үг авдаг юм болов уу гэдэг нэг сургууль гэж яснаа харсан чи явдал нуудлаа хөө та чинтэй алхдаг болсон салсан байгаа. Тэгээд яг тэрийг яг гарахаар яг Дамдаа ахын тэр санаанд ордог байхгүй. Тэгэл нөгөө алхалт болгон шаал өөр болоод ингээл тэгээд их гоё жүжиг гэдэг ямар гоё агуу гэж одоо тэр үед 2011 онд нээжсэн Ану хатан одоо тоглож байгаа Ану хатан хоёр бүр шаал өөр. Тэр үед чинь би нөгөө юугаач мэдэхгүй тэгэл яг тэр Ану хатан ингээл хатан тайсан дээр одоо тоглож байгаа хоёр дахь хатны одоо жүжиг байгаа байхгүй юу? Бүр 44 онд Мантхацсан хатан тоглогдчихсэн бол яг Ану хатан хоёр дахь одоо
11 онд сая олон жилийн өмнө 7 жилийн өмнө биш үү тоглогдсон байх жишээтэй. Тэгээд тэр үед чинь бас л ингээл янз янзын нөлөө, янз янзын одоо тэр жүжигэнд тоглох одоо тамирын минь тасардал янз янзын үйл явдал болно шүү дээ. Тэр бүхэнд чинь яг ингээл ахмадууд одоо пүүжа хийдэг чи яг сэтгэлээр энэ хэд ч яг арталд ингээл яг ингээ мооштой зогсчихдаг байхгүй айгуу гоё. Тийм бас хүнд юмнуудыг давсан. Бас л хэцүү хийгдсэн жүжиг юм нэг. Тэгээд хамгийн гоё тайзны урлагийн хамгийн гоё нь юу вэ гэхээр тоглох болгондоо яг ингээл одоо дамдаа ахтай явдал дээрээ ингээрэ гэдэг ч юм уу. Яг тийм болгонд яг хүн хүний үгийг аваад цаашаа тэр дүрээ улам гоё болгохын тулд ингэж засаад ингээд илүү одоо үзэгчид таашаагдахаар тэгж хийдэг мэн тайзны урлагийн хамгийн гоё. Жүжигийнхэн дуу өөрөө дууссан шүү дээ. Анх нөгөө нэг бас тухайд нөгөө сурталчилгаа явж байхад ингээд нөгөө жүжигийн ихлээр дуу нь яваад тэгэхэд энэ дуу хин дуулсан бэ та нар таагаараа гэдэг бид нар ихлэж дууштай базаад хин байх уу ариун нэг жоо алтайг жоо гэл ингээд арай өөр тэгэл хамгийн сүлд би юусаа тааждаг яг жүжигэн дээрээ гоё тайлна гарч тэр бас аяга сюрприз байсан. Тий тэр үед нөгөө манай яг Нямсүрэн гээд одоо манай театрын менежер байсан Нямсүрэн Нямка гэдэг нэг шигтэй. Нямка маань маш их гоё тийм менежментийн тийм юунууд арга ажиллагаанууд гаргаж ирж ирсэн. Яг тэрний нэг нь. Тий. Алтан үеийнхэн гэж ярьдаг. Одоо би дамдаах пүүж ах хоёрын үед юу нь бол кино урлаг. Би кино урлаг руу жоох ормоор байна. Кино урлаг бол агуулга зорилттой маш их анхаардаг байсан. Одоо үед ингээ харахаар их гойчлдог болж их гоё юм ихтэй, гоё залуу. Магадгүй их тийм өнгөн их гоё, их олон графиктай байдаг ч юм уу. Тэгэхээр яг нөгөө агуулгаа алдаад байгаа юм шиг надад зүгээр ажиглагддгийн. Тэгэхээр яг ингээ та нараас суралцаад одоо үеийн залуучуудынхаа шин сони юмтай ингээ холчвол их супер юм болох болов гэж зүгээр найдаад байдгийн. Та бүхэн юу гэж бодд юм бол бүж хаа, дамдахаа. Кино урлагийн талаар асууж байна танаас. За та хариулчихъя. Та юу гэж бодож байна? Би бол гэж бодож байна. Өөрийнхөө бодлол кино урлаг бол дэлхийд хөгжөөд 100 гаруй жил болсон том юу шүү дээ. Монгол бол кино урлагаар дэлхийд бол бас дэврэл орох гэж боддог шүү дээ. Потенциал бол байгаа бүгд байгаа шүү дээ. Гадаад дотоодын бас хэд хэдэн Италийн, Австрийн, Английн, өөр Монгол хятадын кинонууд бас явж ирсэн юм, оролцож ирсэн. Тэгж яхад харж яхад бол манай залуучууд бол авьяас бай. Маш их потенциал байгаа. Техник, технологийн хувьд яхан хоцрогдож байна уу гэж боддог байсан. Одоо бол юмнууд ороод ирж. Харин тийм. Ороод ирсэн байна. Тэгээд ажиллахад бол манай залуучууд авьяас би тэгж л боддог. Яхан төрөвчлөх гээд тийм ээ. Төрөвчлөх гээд эдийн засгийн хамгаалалт гэдэг юм уу, мөнгө дөндөө болдог юм бол шахаж ингэж хийж байгаа нь өөрөө чанар болох юм болоод байна гэж боддог. Төрөвчлөлийг хийж байгаа. Амархан урдан хийдэг. Бодож тэнд чинь найруулагчийн төлөвлөгөө, нарийн мари би бол тэр канадлын юм мэдэхгүй л дээ. Тэгэхдээ орж байгаа харж байгаа улсуудын өнгөрсөн түүхээ эргэж бодож яхад. Тэр яг кино урлаг гэдгийг хөгжүүлдэг деталуудыг бүрэн бүтэн аваач хийхгүй байна уу даа гэж боддог. Зохиол хэл зарим юмнуудаар харж байхад зохиол нь бүрэн болоогүй. Найруулагчийн зохиолоо тэр үед ч одоо энэ дөрвөн дээрийн ТV-ийн байлаа шүү дээ. Тэдний секунд крупны планд юм. Тэдний секунд средний планд юм. Тэгэн нэгээд бүр зураг мургийг гаргаад ингэчдэг юм байна. Тийм л байхгүй бүх юмнуудын. Тийм нарийнжилс нарийн мэрэгжлийн юм хийхгүй шуурхаа ороод байгаа нэг яарч байгаа асуудал байна. Өөрсдийнхөө тэр сайхан чадал авьяасыг бүрэн гаргах чадал иймгүй байна. Би бол кинонд их орой орсон хүн шүү дээ. Кинонд. Тэний анхны дөр явуулсан кино. Би анхны дүрж бас л энэ хин Балжинамгаа найр бас мөнгө тэнгэрийн хүчин дор гэдэг юм дээр 15 хоног би тэр өндөр ширээтэй байдаг шүү Төв аймгийн. Тэнд байж байгаа зурганд олон зурганд орсон. Тэгсэн ч одоо хайчлагтаа тэгээд дан цаашаа харж байгаа минийх гэдэг шиг тийм. Би нэг тэгсэн байгаа. Тэгээд зохиолоор тэгээд ингээд зөндөө олон юмнууд одоо адил биш ба хин эднэр тавь нэг олон юмнууд яасан. Ганцхан тавьж ирж байгаа нэг юу оруулаад ингээд яасан. Юус ганц 15 хоног намайг тижээж байгаа нэг 2 3 зурганд оруулсан шүү дээ. 15 хоног тижээж байгаа. Тэгээд би тэрний дараах нь энэ кино урлагийн буйнаар энэ их урлагийн буйнаар Монголын анхны гэдэг кинотойгоо Японд Бококод 1995 онд кинотойгоо урьдчилсан уригдж очсон жүжигчин гэж явдаг байгаа. Кино урлаг тэгэхээр кино урлагийн тухай ярих гэхээр би тэгж ярихаас аргагүй болж байгаа юм. Бококод очиж Нямгоо найруулагч би тийм. Ямар гоё. 11 онд. Тэр үе та анх удаа гадаадд очсон юм лээ.
Анх удаа би сонинд захилж явааг өрөөс гээд Ямгаавгийн хийсэн. Одоо Өлзий хүү Сараа хоёр тоглосон шүү дээ. Одоо гал хүү Дашгүйгийн хүү гал хүү чи миний хүү болж шүү дээ юм жаахан. Одоо том найруулагч болж штэ. Тэгээ урлагийн буян киноны буян тийм л байх юм. Их л хичээх хэрэгтэй дээ. Бодж л суурьтай хийхгүй бол кино гэдэг бол тийм амарч ажил биш л дээ. Болохоор ингэж харагдаад байдаг. Би ч нэг айхтар кинонд тоглодог ч юм биш л дээ. Ер нь анх надад нэг юм тоглосон байсан шүү дээ. Тэр чинь чиний анхны оюутан байх та. анхных биш. Тэгээ чи Засангаа гэд миний анхны кино байдаг. Тий Засангаа гэд багны хэмжээний 30-40 минутын Сүхбаатар гэд найруулагчийн найруулсан тийм кино байдаг. Зүгээр ингээ харж байхад одоо яг киног үзэж байгаа үзэгчд маань ихэнх нь залуучууд байгаад ах шиг байдгийг. Тэгэхээр тэднэрт зориулсан үзэгчтэй зориулсан одоо яг мөнгөний кинонууд л хийгээд энэ л гэж хараад идэг л да. Тэгэхээр ингээд тоглож байгаа хүмүүс маань хүртэл дандаа хайр дурлалтай нэг залуу ч юм уу эсвэл хайр дурлалтай охин ч юм уу тэгээд нэг залуучуудын сонирхлыг татах нэг маф заав ч юм уу зодон цохон ч юм уу зүгээр ингээд гялгар ингэж талаас нь харуулах гэд хүмүүсийн өнгөн хэсгээс те өнгөцгөн ингэж гойчилж харуулах гэд тий гол цаа дагуулга бодохгүйгээр өнгөцгөн ингэж гой сайхнаар ингэж татах гэд ингээ гялгар маягаар татах гэд ингэж хийгээд идэх юм болов уу гэж хараад идэг байхгүй. Зүгээр тий зүгээр яг бүтээл хийн гэх юм бол арай тоглох хүмүүс нь ингээд те бидний үе рүү ингээ орж ирнэ шүү дээ. Арай өөр юм ингээ орж ирэх болов уу гэж ингэж харагддаг байхгүй. Тийм болохоор яг нөгөө одоохондоо ингээд нэг хідэн төгрөг олох ч гэдэг юм уу те яг тийм одоо учраас үзэгчд маань залуучууд учраас залуучуудын одоо нүдийг хуурах тийм гялгар маягаар ингээд хурдтайгаар киногаа хийгээд мөнгө олох тиймэрхүү ажиллагаа руу одоохондоо киночд маань жаахан орцсон байж магадгүй гэтээ сайн кинонууд ер нь бол хийгддэг л байх л та бид нар нөгөө тэр болгон яг татагдж бүр өөрөө ирэхгүй очиж үзэх тийм яг хүсэл одоохондоо яг нэг төрдүүлтэй зүгээр яг над шиг тийм хүмүүс та нар ч гэсэн бас яг тийм надад санал адилхан байгаа бах тий яг өөрөө очиод кино театрт очиод за энийг л үзчихсэн гэж очиж мөнгө төлж үздэг байхгүй тэгэхээр яг тийм бидний насныханд одоо үзэж болохоор үзэх хүсэл төрүүлэхээр те чанартай тийм кинонуудыг бас ингээд одоо хийгдэж эхлэх болов уу гэж бас гордож байгаа. Ер нь бол одоо жүжигчдийн тоглолтууд бас ингээд айтаахан болоод ингээд арай өөр тийшээ хандах болов уу гэсэн тийм горлоо хэлдэг шүү. Энэ арилсан одоо нэг юм юу гараач тэр юм хүн одоо энэ залууч хөдөр нь юунээсээ их жинхэнэ одоо сайхан тэр Монгол амьдрал, Монгол ёс, Монгол зуршил одоо Монгол соёлоос бүр ингээд одоо энэ нэрлийн сурлаач болчиход байдаг энэ улсууд маань ингээ холдоод хүн дээрээ явчихсан. Тэгээ одоо тэр одоо хийж байгаа ч тэр тоглож байгаа ч тэр хянам визүүлийн хянууд заримдаа ойлгохгүй, ерөөсөө ойлгохгүй. Тэр хойноо зохиол очиулахгүй. Очиод энэ хэдүүг хийдэг ч юм. Мөнгө хүмүүж ясаж. Юу нөө. Мөнгө хүлээ хэлчихээ. Юу ямар ч үг хэлж байгаа тэр одоо мэдгүй. Ингээ тоглодог болсон. Тэгэхээр одоо энэ айхтрынхоо хөндөрч одоо Монгол Монгол ёс Монгол одоо соёлоос хөндөрч байгаа одоо энэ юм. Ерөөсөө одоо энэ залуучууд нь тэр одоо тэр энэ одоо хөгш одоо үлдэж байгаа нь одоо май митинууд л байхгүй. Эднэр ч өнө хүүхдүүдээ сайн хэлж сургаж одоо цайг ингэж уудгийм ингэж ярихтай ингэдгийм үгэн ингэж хүргэдэм. Эднэр ч одоо дуугар хийж байгаа улсуудын дуугуудаа би шөнөд би ч өөрөө дүүлээ болсон болохоор бас сонсохчгүй. Тэгэл одоо хамаг уншаад хайчих. Тэр юу мөг одоо ингэ цохилт мохилт үний үгийн цохилт одоо хүргэх үгэн тэр гэдгээ одоо хүргэж хэлж хүнд нь хэлж чадахгүй. Тий. Тэр найруулагч нь ч одоо тэрэн дээр хаа байсан. Тэгээд одоо янз бүрийн юм хамаардаг бол та одоо сая байсгалан гэж яаж байгаа юм л дээ. Гэлгоосол ямар хуураад одоо хурдан одоо юм гаргаж одоо нэг мөнгө одоо эргэж мөнгө олж авахын төлөөл ингэж хийгдэг болчоо тэрнийг жинхэнэ дагдуурхтаа одоо тэр дээр үуч одоо кино үйлдвэр гэж байхад 60 хэдэн онд одоо намаа анх тэр өндрөөж улаан дарсан марсуу тэр хөгжсөн мөн тоглож явах чинь тэрээс жил 4 хоног үйдэг. Тэрийг хийсэн шиг хийдэг одоо тийм л байсан. Одоо чинь жил 400 хоног хийж байгаа юм байна. Маш олон юмнууд. Би дөрөв бас таны нөгөө монож жүжиг бодож идэв яг нэг Монгол ёс зүйн Монгол одоо сайхан ахуй амьдралаасаа нүгэлтийг холдоод энэ таад монголчууд мод. Тэр бол үнэн шүү. Тэр үнэн. Энэ хазар колон болоод дуусгал. Тийм нөгөө бас улирлын чанартай кино хийхгүй байх шиг байгаа юм тий.
олон зураг авалттай 100 өвөл тэгэл тийм яг уу. Тий хөрөнгөнд бас их шахагдчих. Байдаг үнэн шүү. Хүчтэй чанартай тэдэнд 10 20 30 жилийн өмнөх юм хийх гэсэн зэрэг тэр үеийн юунууд байхгүй шүү дээ. Жижиг хэрэглээс ахгүйл юмуд нь орлуулах хийхгүй. Өөрийн кинод руу архивлаж үлдэх. Тэгэхээр энд чинь төр имлүүч хүмүүс анхаарлаа өгөх Яг хэрэгтэй. үнэн шүү. Тэр тийм. Кино үйлдвэр гэж бүхэл бүтэн Монгол улсын кино үйлдвэр Монгол кино үйлдвэр гэж байж л байна. Хуучинтай адилхан тийм арга хэмжээнүүд тэнд ажиллагаа явагдаж байна. Үгүй л байгаа байхгүй бас сонирхолтой. Тэр үнэн шүү. Тэр анхаарч өгөх хэрэгтэй шүү дээ. Монгол кино гэдэг. Бодлогоор тийм ээ. Маш унаа. Би бас ингээд одоо ингээд маш олон кинонууд хийгдэж гин ингээд хятадууд хүртэл өөрийн гэсэн шин түүхийг бичиж гин. Америкчууд ямар ч түүхгүй улс орон мөртөл ингээд Америкчууд ингээд өөрсдийнхөө түүхийг кино урлагаар дамжуулж бичиж гин. Одоо бидний үе бидний дараагийн үе ингээд Америкийн түүхийг киногаар нь дамжууллаа. Америкчууд ийм агуу үндэстэй юм байна гэдэг ч юм уу. Ийм ойлголтоо ингээд төрөөд явж хүмүүс нь ухамсар цуулаад байгаа юм болов гэж бодож байна. Тэгэхэд манай Монгол улс чинь маш их түүхтэй, маш их одоо тий потенциал өндөртөө ийм улс гүрэн байж одоо бодлохоор гоё дэмжээсэ тий төр маань. Баясагш 31-ний оройг шинэ жилийг гэртээ хэрхэн яаж өнгөрүүлдэг вэ? Гэрийн эзэгтэй үүрэг хэр сайн гүйцэтгэж байна? Тэгээ жоохон хөнгөлий тийм үү? За тэгээд 31-ний орой мэдээж ээж дээрээ очиод хүүхдтэй. Ер нь бол яг 31-нд болохоор би гэрээр дөрөв пицца хийдэг байхгүй юу? Тийм үү? Та пицца хамгийн сайдгүй. Тухайгүнд мэдээж нөгөө маш олуула ээжийн бүгдээрээ цугладаг байхгүй юу? Тэгэхээр миний зүгээс хийдэг юм юу вэ гэхээр маш олон пицца хийдэг. Тэгээд нөгөө айлын одоо манай ах トゥ нарын хүүхдүүд ирнэ штэ. Тэгэхээр тэд нар нөгөө цадцсан хэрнээ санаа сэтгэл нь цаддаг штэ. Тэгэхээр боож өгөөд ингээд гаргаад ингээд нөгөө төч айгүй баярлаад ингээд маш их пицца хийдэг. Миний ерөөсө он гарахын өмнөхөн хийдэг юм тэр. Тэгээд он гарахад заримдаа унтчихээн. Ядраад унтна. Заримдаа тэгээд нэг шампанс тулгуул. Тэгээд ерөөсө хайртай хүмүүстэйгээ л хамт өнгөрөх нь хамгийн гоё шүү дээ. Бүжиг хэр хоолны амталгаа явагдаж байна. Эсвэл гэртээ хоол хийдэг бол хийнэ юм уу? Лавшааг үл сайхан хийчихнэ үү? Сайхан хийчихнэ. Уулз юм бол нэндүүлээ хийчихнэ. Хоол их амтлнаа. Тэгээд өгч нэг л гомдоод юм шиг байна. Юм хоол болгон дээр юм хэлэхгүй хэднэ гэж байхгүй гэдэг. Заав нэг юм хэлдэг шүү. Юм олж хэлдэг байхгүй. Хэлий гэж хэлээг үнэхээр хэл заавал насаараа одоо 40 жил анилдсан хүн шүү дээ. Тэгээ гарын тэгээд холдоод явахаар нөгөө хүнийхээ хоолыг санаад тэгээ шүү дээ. Хаалга санаа таахгүй. Байхаараа их юм өгдөг юм шиг байна. Их амтлагч, хоол амтлагч. Танай театр ер нь хамгийн мардсан нь хэм бэ? Танай та өөрчлөлт. Одоо болсон. Танай театрын ер нь би сая түрүүн шинжилгээ тэмдэглээд манайх ингээд дундаасаа авьяаснаа шалгаруулаад гэл ярахаар бүгдээр авьяастай бас энэ дундаас дахиад авьяастай шалгаруулт юм байх таа гэж бас бодож байлаа. Шалгарна шүү. Тий, жилийн хөдөлмөрийн авраг, жилийн одоо гол дүр нь жилийн шилдэг жүжигчин, сайн хийсэн гол дүр нь жилийн шилдэг жүжигчин гэж болдог байхгүй. Тэгээд шилдэг туслах дүр, дублер роль гэдэг ч юм уу тийм шилдгээ шалгаруулдаг. Шилдэг туслах дүр гэдэг нодингийн цагаагүй шинжилгээр би шилдэг туслах дүр эрэхтэй авсан шүү. Тийм үү? Ямар жижигэн дүрээр? Адууны түүх гээд Баатар найруулагчдын тавьсан тэр. Тэр гоё. Сэр гээд. Манай бүжаахын гой олон хариулаад би бүжаахын цам боёуда гээд одоо тэр битээ тэр ордбайг тоглодог тэр их хөөрхөн гоё дүр тэр Эдип хаан гэж жүжиг байдаг. Тэрний Дамын өдөр хончин маш гоё дүр байдаг. Одоогоос одоо нэг 4-5 жилийн өмнө чирээсээ театр чинь пүүжээг үжиж гэж байхгүй л болсон байсан. Пүүжээг үжиж. Чи тэрэнд орж байгаа юу? Орж яваа. Пүүжээг үн байхгүй л болсон байсан. Манай театрын одоо инээлгэж идэг хүмүүс чинь ер нь л бүгдээ л их хөөрхөн инээлгдэг. Тэгээд одоо эмэгтэйчүүдээс манай нар мандах ихч хөөрхөн шүү дээ тий. Их айлаа. Тэгэл тий их айлаа. Тэгээд нараа хичээ хажууд байхаар тэгэл инээд хүргээл идэг байхгүй юу. Тэгэл инээгээд идэг. Манай нараа хичээ жигтэй инээдэмтэй голч ин олоо хил чинь их сонин гой юмар инээлгэн. Нараа хичээ инээлгэн. За тэгээ ирчүүдээс гээл тэгэхээр манай мега ах чинь бас их гоё шүү дээ. Мега. Мега аюул төв шүү дээ. Тий.
маш гоё. Тэгээ залуучуудаас бас хөөрхөн инээлгдэг хүмүүс би манай эби их хөөрхөн тийм их инээдэмтэй байсан тий. Чимэг байж байгаа төсгийг Тий. дараа тэр инээдэм хүн инээлгдэг улсуудыг оруулахгүй юу та нар? Инээдмийн баяраар оруулаад зориуд. Үгүй тэр яг ингээд инээлгээр ихэр инээлгдэг. Инээлгдэг юм аа. Хотод орохоор шууд өөрөө дөх. Инээлгээрээ гэхээр л нэг юм дараал инээлгчтэй. Танаа. Ер нь жүжигчийн хүн зохиол уншина гэж байдаг шүү дээ. Ер нь тайлсан зохиолын. Надад бас би ингээд дарамт театраа орж явахт ингээд уншлагатай байна гэдэг байхгүй. Нэгнээс сууч тийм л шүү дээ. Тэ? Энэ нэг сонирхолтой санагдаад байхгүй. Яг би нэг оркестрийн хөгжимчин байсан болохоор бас яг тэрнтэй адилхан байдсан болов уу гэж боддог. Би зохиол уншиж байхдаа ярилцаад идэх үгүй юу? Яа тийм. Юу дээ. Ерөөсөө хэдэн жилийн өмнө намайг жүжигчин болж явах үед чинь нэг жүжиг аваад ширээнэ уншдаг гэж заавал юм. Бүгдээрээ зүгээр ингээд тойр сууж тэгээд уншин тэр тэгээд оройлоо хуваарлаа за миний оройл энд гарч байгаа юм байна ингэж байгаа юм байна. Одоо гэдэг нь хуваарлцаас нь хоош тэгээд миний үгнийг тэр хүн бас тэгж ярьж яана гэд хүний үгэн дээрээс хүний үгнээс өөрийнхөө одоо дүрийн үрийг олж авах юм шиг яг өөрийнхөө үгнүүдийг нүгэлтээр актер бүр одоо оюун багшин тэр өгүүлбэрээр нь одоо за хэлүүлээ. За наад одоо аль нь гол үгнэ. Алийг чи тэр зэрэг төрөх үү? Энэ тэр гэдгийг тэгж ингэж авч ийж уушиж. Тэгээ баг сар шахуу одоо ширээний уншлага хийж тэгээ тайз руу гардаг. Жүжиг нөгөө арыг яс бүрдэж байна гэсэн үг юм шүү дээ баг тий. Тий. Тэгэхээр чин тэр зохиолоо бүгдийг мэднэ. Тэр оройл тэгж ярьж яах гэдэг чинь тэр суугаад уншиж явах хугацаанд ингэж харьцах юм байна. Ингэж зөв хин пинтээс авдаг байсан юм. Одоо бол энэ ширээний уншлага хийхэ байсан шүү дээ. Одоо тэгжээж амилт юм шүү. Яг тэрнээсээ зайлшгүй тэр лабораторид ажиллах хэрэгтэй. Тэр тусан Эрдмийн театр гэдэг бол тэгж бидний үед цөөхөн жүжиг ажилдаг байж л дээ. Тэгэхээр нэг жүжигийг бол 3-4 цаг сар 5-6 сар нухаж яагаад гаргадаг. Тийм одоо Ахмад Алтайгийн бол тэгж ийж. Одоо нийгэм хурдтай байна. Тэр тусмаа энд чинь тэр лаборатори ажиллагааг бол эхлээд зохиолоо уншиж чинь тийм ээ. Таны яриад байгаа тэр нэгнээ суучна гэдэг зохиолоо уншичаа дараа нь дөрөө хаваарлаа дөрөөл хорсноо тэр лаборатори ажил явж байна. Наацхан жишээлгээл хэлэхдээ Шекспирийн зохиолыг тавихад бид Шекспир судлаач улсуудыг авчиж урьж авчиж яриулж байна. Эрдэмтэн мэрэгдийг авчиж яриулж байна. Шекспир гэж ямар хүн байсан бэ? Цаг үе энэ юу байсан гэж ингэж авчирч байна. Хүний үг бид нэр тавихтаа хүний судлалын бүх улсуудыг авчиж одоо тавилаач нар тэнгэрийн хүү тавихтаа сулаач нарыг тавь. Тэгж тэн дээр задраа тэр нь хурдтай яваад байгаа юм. Хурдтай яваад байгаа байхгүй. Цаг үеэс тэгэл бүтэн цаг 30 минут бүтэн сар нухаад байж болмооргүй байгаа байхгүй. 2-3 сар дотор ажиллаад байж болохгүй. Тэн дээр нэг гол шугам олж аваад товч ирж шүү. Тэн дотор дүн ажиллагаанууд байгаа шүү. Тэн дээр нэг мөн уучраа олж авч ич тайзан дээр ангаж хөдөлгөөндөө орж шүү. Тэнд үгээ суулгаж авч байна. Тэгжээж орж энийг гэж ажиллаж байгаа бид. А энэ хүний хурдан яваад энэ эдний шингэж чана гэж аргагүй. Яагаад гэвэл бидний нэг хурдан юм шиг дөнгөж чад цагаан шахагдаад энэ хүн биднээс тийм нухацтай ажиллахыг шаардаад байна шүү дээ. Тэрийг үсээд байгаадаа эднэр ингэж ийн гэж хэлж байгаа үгэнд. Түүнээс бол тэнд санаагаал хийж байгаа болохоос тэр Эрдмийн театр бол тэр партитур тэр чигээрээ явагдаж их хурдтай байх нь хурдтай байдаг. Алийн болгон тэгс суух гэдэг тийм. За чи юм чи. Жүжиг тавих гэж байгаа найруулагч өөрөө яг зохиолоо байлж орж ирдэг л дээ. Тэгээд одоо тэр жүжигийг яах гэж тавих гэж байгаа тийм нийгэмд юу хэлэх гэж байгаа гэдгээ анх тайлбарлаад зохиол уншихад бүгд би энэ дүрийг авчихсан гэж бүгд хүлээлт үүсдэг байхгүй. Тэгээд тэр жүжигийг нэлээд уншсан дараа энэ чи ямар гоё зохиол вэ? Тийм байна, ийм байна. Зохиол дээр нэлээд ярина. Тэгэл тэр жүжигээ дахин уншина. Дахин уншаад бүх дүрүүд ойлгомжтой болоод ингээд одоо би тэр дүрийг хийчих юмсан гэл ингээд жүжигчдэд яг хөсөл төрөөл ингээл те тийм болцсны үед нь яг дүрээ хуваарладаг байхгүй. Тэгээ дүрээ хуваарлаад тэгээ дүрээ хуваарснаас хоошоо ширээний уншлах гээд өөрснөө одоо дүрээ бичиж аавна те бичиж аваад дахиж уншаад тэр дүр дээр дүрүүний дамдаахын хэлснээр яг л те хүний текстэн дээр өөрийнх нь тухай юу гэж ингээл одоо яг жүжигчин хүний тэндээс өөрийнхөө одоо тэр дүрийг харах тэр зохиолын зорилго юу вэ? Өөрийнх нь зорилго юу вэ? Тэн дээр нэвтрэн гарах үйлдэл юу вэ? Тэнд факт юу вэ? Хаана яаж эргэж ийн тоглолт нь юу болж ийн гэл ингээл бүх
бүх задаргаанууд ерөөсө тэр явцад хийгдэнэ. Тэгээ бүх явцад хийгдээ тий тайзан дээр гарахад ерөөсө босоод ингээ хөл. Тэгээ сүүлдээ бүр ингээ жүжигчд өөрснөө сууч чадхаа болоод үгэн суугаад хоорондоо бүр ингээ нөгөө харьцаад тэгээ бүр ингээ босоод ирдэг байхгүй юу. Тэр хүртэл ерөөсө тэр явц болохоор тэр жүжигийн агуулга тэр найруулагч яг юу шаардаад байна. Яг тэр тий ширээний уншлагнаасаа ерөнхийдөө жүжигчд өөрийнхөө тоглох бүх юмаа олоод хараад тэн дээр би ингэх юм байна нүдэндээ хараад те ер нь өөртөө бие болгоод үүсгээд тэгээд ингээ босоод ирдэг. Тэгснэ дараа яг тайз руу гараад тэн дээр үгэн суудсан шууд гараад одоо нөгөө хоорондоо ихтэй давсаад тэгээд бэлэн болсон айл хэдийн те яг ингээ амьдраад бүх юмаа хийгээд тэр тайзан дээр найруулагчийн тавих тавилтууд найруулагчийн мизэн сценд ингээд ороход бэлэн болоод ингээ гараад ирдэг байхгүй. Тэр явц чинь ширээний уншлаг гэдэг тийм явц үүдэг. Би пүүжаах ер нь сахалгүй байж үтсэн үү? Би тэгээ дандаа л ийм сахалтай юм уртсдаг ярилцдаг. Би сахалтай авч үзсэн зөгтөг юм. Би ер нь тэгээд нэг аавгаан бурхан болсноос хойш тавьсан шүү дээ. Сахлыг бол сахлыг яадаг ч юм мэдэхгүй. Нөгөө муу өрд юу дараа гэдэг шиг өдөр болгон аваад авах хэцүү шүү дээ. Өдөр болгон ингээд юм нэг чи өдөр болгон усаад. Сахалтай ингээд нүцгэн болсон юм шиг их сони. Ямар сони би нөгөө манай дээр хувцас дэлсэн юм шиг. 1992 онд Маквит Шекспирийн Маквитийг тавихгүй Эстоны найруулагч ирээд надад Гүн Минтилийн орол ирсэн. Гүн Минтилийн орол дээр би сахалтай сар сахалтай сайхан залуу байлаа л да. Тэгээ тэний үгэн дээр хийдэг байхгүй. За тэр тэндээ сар тэр юу вэ гэж байгаа. Тэгтэн зэрэг Бернамын ой гэж байгаа байхгүй. Цохол дөрөн бол Бернамын ой гэж хэлж худлаа хэлж байгаа байхгүй. Уг нь бол цэргүүд ингээд хөдлөөд ойны хувцас өмсчихэд ингээд явдаг байхгүй. Тэгээ миний хажууд нөхөр зогсож байна. Тоглолтын дээр даймаг зогсож байна. Энэ тэр Бернамын ой гэдэг үгээр хэлэх ёстой байсан. Тэгтэн зэрэг тэгээд тэрнээс хойш намайг энэ Бернамын ой гэж энд явахаар. Бернамын ой ирж байгаа юм гэдэг үгүй юм. Тийм нэр хэсэг явуулаа шүү. Бернамын ой. Сахал ургуулснараа нөгөө гаднаас одоо яг дүр хайсан дүр кинонд тоглуулах гэсэн гадны найруулагч нар ирээл манай жүжигчдийг суулгаж аваад ингээ хардаг байхгүй. Яг тийм тохиол пүүжахыг айгүйх аавна. Сонин гоё дүртэй. Тэгээд ингэдэг. Нэг сурвалжлагч л надаас нэг асуусан юм аа. Би ерөөсөн дургу шүү дээ. Ярилцлага өгөх. Хаашаа ингээд телевиз тэгээч ихтэй зэрэг гүг би тэгээ тэрнийг тэгчих энийг ингэчих гэж ер нь ярилцлага өгөх, ярилцлаганд орох ингээд дургу. Ярихгүй дээ юм байхгүй дээ юм шүү дээ. Тэг яагаад ч юм тэгдэг. Манахаас би бас нэг тийм өгөхд. Тэгээд нэг асуусан надаас. Энэ сахал нухлын тухай ярих юм. Гэхдээ сахалтай хүн л үнэхээр жүжиг тоглож чаддаг юм бол Годмаар дүн надаас илүү сахалтай хүн авчираа тоглуулж чаддаг юм бол гэсэн. Тэр өгдөх буруу асууж. Тэр сахалтай хүн ч одоо таны гэдэг ингэж сахалаараа тоглоод байгаа юм гэж боддог юм ааш. 36 жил би сахалаараа тоглосон болж байна. Жүжигчин пүрэв дөрж зарлахаас л сахал гэж зарлах гэдэг нэг бараг. Сахал үүжээ л шүү дээ. Үүжээ гэдэг юм аа. Одоо сахал үүжээ дасчихжээ бараг. Дасч. Хан би пүүжаа ингэ сахалгүй хэлэх тийм сөргөө. Хаал гэж бодоо. Халгаа авахар тохирохгүй. Одоо тэнд яриад байгаа. Энэ хүн бол намайг элдвэр л хийж ирсэн. Халгаар авахар тохихгүй байсан. Би бол одоо энэ ярьж байгаа. За баярлалаа. Ингээд өнөөдөр завгүй цаг мөчөд бидний урилгыг хүлээж авч өнөөдөр сонирхолтой сайхан ярилцлага өрнүүлсэн Улсын драмын эрдмийн театрын нөгөө Ахмад Дунд залуу үе. Мөрөө үеийн жүжигчтэй. Залуу гэдгээ хэлүүлж авч байгаа. Асаач хүсэлтэй байсан биз дээ. Тэгээ ирсэн та гуравтаа маш их баярлалаа. Тэгээд уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилттай хүсье. Хамгийн гол нь эрүүл их гэр бүлд нааз жаргал хамгийн сайн сайхан мөхнө хүсье. Тэгээд өглөөнд дарсаа бид дээр бодуулъя. Өрөнгөнүүдэд барилч. Биднийг үзэж сууж байгаа. Бас яг Эко телевиз дээр суугаад харуулсан үзэж байгаа бас энэ бүх үзэгчдэд бас шинжлэлийн баярын мэд хүргэе тийм ээ. За шинэ оны шинэ жилийн баярын мэндийг хүргье. Тийш айгүй. За. За ингээд телевиз үзэн суугаа. Нийт ард түмэнд эрүүл ад жаргал сайн сайхныг хүсэж шинэ ондоо 999 цагаан хүсэл нь
биеийн ерөөлийн өөдөн дэвшүүлж эко амьдралдаа эрүүл энх байхыг хүсье ёо. Тэр ерөөд бат ш болтой. За хорж болтугай. Танай телевизийн хамт олонд бас баярын мэнд хүргэе. Баярлалаа. Сайхан баярлалаа. Баярлалаа. Тий. Таны моно жүжиг Монгол тавигдах байлгүй дээ. Одоо дахиад тавигдана үстэй. Би ч явсаа тэг моно жижиг чинь амар юм байл ш. Дүлийн утас өгч чи хүний яриа сонсно гэж байхгүй. Өөрийнхөө юу бодож өөрөө би ингэж хийх хэрэгтэй гэдгээр хийгээд дуустдаг. Хүний тэр дүлийн утас үгүй хүнтэй арьс цайсан дээрс тэр цайс хүмүүр нь тэндээс зүгээр тэрийг сонсоход зовж явах оронд ганцаараа тоглож дамар. Таны жүжиг үзмээр санагдсан маш гоё тийм хонхоо өргөсөн. Маш гоё мэдээлэл хэлчихлээ. Тэгээ Польшийн хүн төрүүлээ бас би хоёрт нь ороод оцорсон баг. 12 дугаар байрч чамдгаар бид ороолоо. 7 ороо. 7 Мондог байсан. Та мондог байна. Тий. Баярлалаа тэгээд бидний урилга хүлээн авсан. Танд шинэ жилээ манай телевизийн манай нэвтрүүлгийн зүгээс өгч байгаа. Тийм хэрэг. За бай. Ингээ баярлалаа. Гэнда хэмээн гэдэг. Тийш нэг юм. Зүгээр. Баярлалаа үзэгчдээ 22 ток шоу нэвтрүүлэг таамтайс үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Эх 7 хоногт энэ цаг мөчтэй иргэн уулзъя. Дараагийн 7 хоног хүртэл баяртай их үзэгчтэй. Баярлалаа. Сайхан амраарай.